За сайн байна уу? Сайн байна уу? Энэхүү блогороо битгэрийн зүгээс Ирланд улсын хамгийн том бас хамгийн нэртний нэгэн гайхамшигтай бүтээн байгуулалт каналын тухай ярина. Grand Canal хэмээх энэхүү канал маань 131 км урттай 43 лог буюу хаалтуудтай ийм урт канал байгаа. Анх 1715 онд Шаннон Дублин хоёрыг холбох зорилготойгоор Томас Омер гэдэг хүн засгийн газраас 20,000 фунт стерлингийн тусламж авч эхлүүлж байсан. Энэ төсөл маань 47 жилийн хугацаанд өдөрт 7,7 см-ээр ахиж байсан гэсэн ийм түүхэн үйл явдал байдаг. 47 жилийн турш байгуулагдсан гэхээр үнэхээр хүний гараар 1700 онд гэж бодохоор ямар нэгэн техник технологи байгаагүй бах. Тэгэхээр үнэхээр том түүхэн урсгал гэдэг нь харагдаж байна. Тэгээд бүгдээрээ цухтаа яваад энэ сайхан каналын талаар каналын одоо байгаа орчин цагт ямар дүр төрхтэй байгаа талаар харцгаая. Каналыг бол мэдээж хэрэг усан хангамжийг сайжруулах буюу усан тээврийг хөгжүүлэх зорилготойгоор анх санаачилсан гэж түүхэн тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь бол өнөөдөр хүртэл өрөөгөж явах сайхан ажиллаж байгаа нь харагдаж байна. За энэ каналын ирэг дээр нэг сонирхолтой уран баримл байна. Хөшөө, энэ хүрэл хөшөө юм шиг байна. Энэ хөшөө ямар учиртай талаар бас харъя гэж бодож байна. Малгай хажуудаа тавиад энэ канал руу хараа сууж байгаа юм настай хүний хөшөө байх юм. За тэн дээр тайлбарыг бүгдээрээ харъя. За Патрик Кавана гэж энэ яруу найрагч хүн юм байна. 1904-өөс 1967 оны хооронд амьдарч байсан. Энэ дээр нь болохоор өөрийнх нь шүлгнийх нь эхний мөрт явж байна. Энэ Canal Bank Walk гэдэг интернетээр хайвал та бүхэн олно. Энэ канал сувгийн талаар навьдсан голын эрэглэр алах энэ үйл явдлын талаар гэх юм уу? Тийм утга уянгийн шүлэг бичсэн байдаг. Ер нь бол түүхэнд энэ улсын хувьд болохоор нөгөө аливаа нэг түүхийг үлдээхдээ уран баримлаар илэрхийлж хөшөөг нь босгоод тэн дээр яг хийж исэн, бүтээж исэн зөвлөхийн талаар товчхон дурдсан байдаг. Энэ хүний хувьд болохоор энэ каналын талаар бас шүлэг яруу найраг бичиж үлдээж исэн болов уу гэсэн тийм дүгнэлтэнд хүрээд байна. Ерөнхийдөө нөгөө интернетээс Википедиагаас авал энэ хүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг та нар олж болно. Алдартай юм яруу найрагч хүн байгаа. Мэдээж энэ каналтай холбоотой маш олон сонирхолтой түүхүүд байдаг бах. Мэдээж энийг сонирхоогүй бас та үргэлжлүүлээд судалж болно гэж хэлье. Бас энэ завиуд байдаг. Энэ завийг бол ингээд харахаар энэ бол нэг ресторан, кафений зориулалттай юм аялал жуулчлал болон дотоодын иргэдэд зориулсан юм юу байгаа юм шиг байна. Энэ нөгөө карантинтай холбоотойгоор ажиллахгүй байгаа. Өмнө нь бол энэ ажиллаж ирсэн. Ингээд заримдаа бол ингээд алга болчихдээ. Ингээд заримдаа бол байж идэг. Энэ бол ингээд хоёрч ресторан, жижиг юм ресторан байх шиг байна. Тэгэхээр ер нь бол ингээд энэ Ирланд улсад бол тухайн нэг зүйлийг хийсэн тэр хүмүүсийг бол ингээд алдаршуулад тухайн хүний нөгөө ажиллаж амьдарч ирсэн тэр онцгой тооллыг тавиад хөшөө дурсгалыг нь ингэж босгож үлдээдэг юм байгаа. Тэгээд олон хөшөө бол маш их байдаг. За тэр жижигхэн зав бол бас л нэг тийм юу байх шиг байна. Кафе юм уу юу юм. Тийм л зорилттой юм шиг байна. Сайн мэддэхгүй байна. За ингээд гол юм жижиг юм суу каналыг бол дагуулад ингээд мод бут тариад юм гоё хүн зугаалах тийм алхах юм орчныг бүрдүүлсэн байдаг юм билээ. За ингээд яг энэ нэг гол юм каналаа ингээд дагуулад юм аврах юм юу бас энүүд хийд юм билээ. Ер нь нэг уснаас чигэд хамгаалсан юм олстой тийм аврагчийн хэрэгсэл тэгээд юм сайн байрлуулсан. Тэгээд энд бас шувууны юу юм шиг шүү дээ. Ингээ хөөрхөө ингээ хөнгөн маягаар ингээд шувуунд зориулаад юм юу хийцэн байна.
Иймэрхүү канал сувагтай усаар ингээд тэжээсэн гол энэгээр явах болгонд л нөгөө Монголын маань ялангуяа Улаанбаатарын нөгөө их үер санаанд ордог. Тэр их үерийн усыг зайлуулах хоолоогоор шийдээд сэлб гол болон өөр бусад суваг шуудагаа усыг баяжуулаад хажууд эрэг орчин ингээд тогтчулвал ямар сайхан бэ гэж байн бодогддог. Яг тийм би нөө яг өглөө нөгөө юугаар сошиалор нэг мэдээ явуулсныг харсан чинь өнөөдөр Улаанбаатар хотод хүчтэй адар бороо орсны улмаас нарны гүүр болон 2-3 байршилд маш их хэмжээний ус хуримтлагдсан гэж ярьж байна лээ. Тэгээд тэр нь болохоор 850 м3 ус хуримтлагдсныг соруулж ингэж зайлуулах ажлыг хийж гин гэвчсэн лээ. Тэгэхээр Улаанбаатарынхаа нөгөө бүх усыг нэгдсэн журмаар аваачаад нөгөө хуучин нөгөө байгаа жалга руугаа хийгээд тэр голын усад хийжээдэг ч юм уу те. Ийм маягаар тогтчулж бас гоё юм байна. Гэхдээ энэ болохоор бас нэг бороо ус ихтэй л газар л да. Ер нь бол байнга л бороо орж ирдэг. Тэгэхээр бас Монголтой харьцуулахад монголч бас бороо багтаа л да. Гэхдээ л ер нь орж байгаа тэр жоох усыг нь буцаагаад нөгөө байгальд ер нь эргээд зөв оновчтойгоор ашигладаг болчвол те. За ингээд нөгөө голчин ингээд замтайгаа ирэнгүүт гүүр тавьчихдаг юм байна. Ингэж гүүр тавиад тэгээд үргэлжлээл ингээд очдөг юм. За тентэлт нь бас гарч харъя. За ерөнхийдөө бол ингээд дээрээс нь харуул нэг ингээд энэ бол зүгээр нэг жижигхэн тийм гол болчиход байгаа. За замын нөгөө талд нэг гоё тийм хананда мод ургуулсан тийм барилга харагдаж байна. За ингээд замаар гараад замын нөгөө талд нөгөө гүүрнийхээ нөгөө талд гараад ирлээ өтөр. За энд бас нэг сонирхолтой юм болохоор манай Монголд бас байж лээдэг юм граффит гээд ханны юм чимэглэл зургууд хүүхдүүд л хийсэн баг. Ийм юм бол байж лээдэг. Манай монголч бас сүүлийн үед нэлээд энэ чиглэлээр бас хүүхдүүд хийгээд байгаа шүү дээ. Залуучууд те. Яг одоо ингээд энэ харж байгаа энэ гол суваг шуудууч гэдэг юм уу энэ график энэ бүхэн дэлхийд хаасайгүй байгаа. Дээрээс нь маш хөндөг хөгжсөн. Миний гараар илүү гоё бүтээн байгуулалтад байгаа л та. Гэхдээ яг хөвтөрийн зорилго маань болохоор Монголда бас те Монголынхаа жижиг суваг шуудууч зарчлаа гоё болгочих юмсан. Гэсэн санаагаа бас энийг үзэж харах нэг сонирхолтой хүмүүсээ хараасай. Дээрээс нөгөө өөрсдийн шинэ маань өөр интерьер дизайнер учраас өөрсдөө сонирхол хүслийн дагуу энэ юмнуудыг олж хараад танилцуулаа яваад байна л та тийм ээ. Тий, одоо Улаанбаатарт бол гой том голууд бол байдаг шүү дээ. Одоо хамгийн том гэвэл туул гол байна, тий? Сэлб гол байна, дунд гол гээ. Зөндөө голууд байдаг. Гэхдээ нэг голын ус маань өөр багассаар байгаад нэлээд жижиг болцсон. Тэр усыгаа яаж тижээж ундрагын сайжруулах уу, яаж хамгаалах уу, яаж юм гоё ногоон орчин бүрдүүлэх үү, эргийн дагуулад мод нутсөөг яаж тарьж болох уу гэдгийг л одоо харуул жишээ аваасаа гэсэн. Тэр нь болохоор ямар юм бэ? За энэ дээгүүр болохоор ингээд юугаа хийцэн бэ те. Дартны зам болохоор ингээд дандаа дээгүүр явдаг. Машины замтай бол ингэж огтлцдаггүй. Ингээд шатар гараад ивчдэг. Энэ явж байгаа энэ харагдж байгаа энэ дээр байгаа энэ гүүрэн зам бол яг нэг дарт ингээд тустай явдаг. Заримдаа бол ингээд барилга байшин нөхөрлөөд барилга байшин дундуураач явц харагдаж идэм билээ. Тэр нь одоо яг ямар технологи үүдээ. Энэхүү энэ Хэлтон гэдэг энэ хотел болохоор манай энэ Ирландын монголчуудын юунаас холбооноос зохион байгуулад 2019 оны шинэ жилийн
арга хэмжээг зохион байгуулсан. Бид тэр бас анх удаа тэнд оролцож үзсэн. Яг энд ажиллаж амьдарч сурж байгаа монголчууд маань бас нэг өдөр уулзаач бас цагийг зугаатаа өнгөрүүлдэг. Амжилт бүтээлээ ярьдаг тийм шинэ жил болд юм лээ. Тэгээд энэ тусаа жил болгон бас өөр газар сонгож болдог юм шиг лээ. За ингээд дараагийн гүүр ингээ хэсэг явал гүүрнүүд ингээд тавьсан. Нөгөө нэг ус шийдсэн юм яаж вэ? Ингээд цаанаа. А цаатал за харагдах тий. А тийш дээ нэрэ. Баш ямар баг. Айдэ. А тий зэн. Замын нөгөө талд нэг хөөрхөн жижигхэн юм. Энэ цэцэг байшин дээрээ их ингэж тогтоож яд юм лээ энд. Мөхөө урамлуудыг бас байшин гараас хөвжүүлж их ургуул. Гэхдээ зарим. Тий, ер нь Чиглэг орооч. ер нь барилга байгууламжууд бол баригдаа л байгаа. Дараа нэг барилга байгууламжийн талаар нэг жижигхэн блог хийнэ. Яг энэ барилга байгууламж нь ямар байдгийг, хэр одоо барилга архитектурын хийц элемент нь ямар байдгийг те төлөвлөлт гэдэг талаар. За ингээд дараагийн ийм усан хаалт. Энэ нэг л технологи юм байдаг баг. За нөгөө барилгыг яг хийж байгаа нэг бас нэг сонирхолтой байх одоо эцэг тариал барилгаа чимэгчдэг бас нэг барилгын экстерьер тий бас гадна фасаданд бас гоё харагддаг юм уу. За энэ нөгөө яг саяных шиг ингээд ийм юм байгаад байгаа. Туул маань тэн дээр гараад нөгөө гүүрээр гараа авчлаа. Ер нь нөгөө талд нь гарч үзье гэж байгаа юм доо. За ингээд ийм хашлахтай ингээд яг энэ хөрхрэн дээр ингээ гараа авчих юм лээ. Энд бол маш гүнзгий. Тэгээд яг энд бол ингээд ус яг ингээд эрэгтэйгээ чадсан байхад энтх нь болохоор ийм гүнзгий. Тэгэхээр энэ нэг ийм технологи байгаад байгаа шиг байгаа. А энийг ингээд сонирхолтой харуулахаар ийм араанууд ингээд юу атсан. Ийм цойлогчтой эндээ ингээд тэгээд энэ төхөөрөмж болохоор ингэж наашаа ингэж онгоогоод хоёр тийш дэлгэгддэг юм шиг байгаа ингээ харахаар. Тэгээд энэ төхөөрөмжөөр татаад хоёр тийш дэлгээд усаа нэвтгүүлдэг юм уу? Ийм л зориулттай нэг юм байгаад байгаа. Энэ каналыг дагаа явахаар голын усанд бол нэг хог ерөөсөө харагдахгүй байгаа. Тэгээд энэ хаяа нэг баг зэргийн хог төвлөрсөн юм тогтцоо харагддаг. Энийг бол ингээд шүүгж аваад цэвэрлждэг юм болоо. Хотын төвөөр урсдаг гэж бодоход бол бас нэлээд цэвэрхэн байгаа байдал нь бас хүмүүсийн соёлтой холбоотой болоо гэж бодож байна тийм ээ. Тэгээ нөгөө COVID-19 гарсантай холбоогод тэрүү бас сүүлийн нэг сар сүүлийн хэд өдрүүд тийм хог жоохон нэмэгдсэн байдалтай харагдаж байгаа. Урд нь бол их цэвэрхэн байдаг байсан. Бодвол нөгөө хот тогтчлт энэ төрх нь хүмүүс амарсан ажиллахгүй байсантай холбоотой байж бас мэдхийн тийм ээ. Ер нь бол ерөнхийдөө ингээд энэ голын усын харахад бол мерсер баг зэрэг хог харагддаг боловч их хэмжээний төвлөрсөн хог юм уу юм хоо олгосон зүйл нэг ажиглагддаг. Тэр нь бас их зүгээр санагдсан шүү. Энэ Гранд каналаас гадна өөр бас ганц нэг канал энэ голуудад хүмүүс шумбаж орж байгаа харагддаг. Тэгээ хүмүүс нь ч гэсэн маш цэвэрч болгосон байдлаар энэ гол каналаа хайрлж бас орж байгаа мэт санагддаг тийм ээ. Энэ каналыг ер нь бол 1700-аад онд барьсан гэж бодохоор 300 жилийн өмнө тий. Яг энэгээр ингээл бид нар хэрэг жуулчлалын нүдээр энийг судал сонирхоогүй яваад өнгөрсөн бол энэ бол зүгээр нэг жижигхэн гол горх байна гэж хараад өнгөрнө. Гэтэл ингээд судлаад үзсээр 300 жилийн тэртээ ингээд тээвэр усан тээврийг хөгжүүлж хоёр хотыг холбоо зорилготойгоор ингэж бүтээн байгуулагдсан 40-50 жилийн ийм үйл явцыг ингэж багтаас ийм их өрнөн ажил гэж бодохоор бас бахархав штэ. Тэгэд энэ бас нэг сонирхолтой хэлгээд энэ каналыг анх санаачилсан хүмүүс маань энэ хувь хүмүүс байсан юм лээ. Одоогор бол компани гэдэг юм уу.
Тэгээд энэ улстай засгийн газартай танилцуулаад 20,000 пүт цэцэрлэг авч төслөө эхлүүлээд тодорхой хэмжээнд бол энэ голынхоо нөгөө далайн тээврээр болох орлогыг бол тэр хувь хүмүүс эзэмшиж байгаад сүүлд Ирланд улсын каналын тухай хууль гэж гараад тэр хуультай холбогдуулаад үндсэндээ энэ канал одоо урт хугацаанд хувьд ашиглагдсан байсныг нь одоо төрийн мэдэлт буюу энэ канал бол төр эзэмшдэг болсон гэж би ойлгосон байгаа. Тэр үйл явдал нь бол 1998 оноос бол ерөнхийдөө энэ улсынхаа мэдэлд ирсэн гэж ойлгосон. Тэгээ түүхээс ер нь нэг эдхийн каналуудыг хариуцсан, тийм суугшуудыг хариуцсан нэг юм төрийн объект юу байд юм бол байгууллага байдаг баг. Тэгэхээр тэгээ ботхоор тэртээ 300 жилийн өмнө одоо ийм 130 гаруй километр суугшуудад татаж ус оруулж канал байгуулж бизнес хийн гэж сэтгэж ирсэн гэж ботхоор хүн төрөлхтөн хүн гэдэг амтан ямар агуу бүтээн байгуулалтыг хийж чаддаг. Эрэлт нийлүүлэлт хэрэгцээ гэдэг маань ийм том байгуулалтыг бий болгодог гэсэн тэтгэн олон гайхамшигтай түүхүүд байдаг нь бол харагдаад байгаа. Энэ нөгөө канал маань энтхийн генус гэдэг алдарт пивний үйлдвэрийн хажуугаар урсдаг байгаа. Магадгүй дээр үед би бол сайн мэдэхгүй байна. Магадгүй тэр үйлдвэр маань энэ каналаас ус их усроо авдаг байсан байж бас болох юм. Тэгээд энэ канал маань Липи гол руугаа очиж цутгадаг хэсэг нь бол бас байгаа. Мэдээж бид нар тэр хэсгийг бас харуулахыг зорино. Тэгээд Липи гол руу маань ороод тэгээд далаа руугаа нэгдэг ийм одоо гайхамшигтай одоо канал байна. Тийм байна. 1791 онд. 1791 онд баригдсан. Затачаг үргээд. Ийшээ бүр яг өргөн болоод байгаа юм. Ер нь эдхийг хараад байхад хуучныхаа эмийг ер нь нураах тохиолдол бага харагддаг. Болцлоо. Сэргэн засварлах байдлаар тэрийгээ одоо он түүхийн бичлээд хадгалж авч үлдсэн байдаг. Заавал дахиад юм. Уцар дээр гурт уцар дээр ирчүү. Энэ уцарт маань ингээ харагдчихээн. Хихээ сургуул гээд тэнд одоо Атлас Language School гинэ. Тэр энд ирж байгаагүй юм байна урд нь тий. За тэнд бас зав харагдаж байгаа юм уу? За ингээд Канадад агаад явж гэн. Энд дээр бол ерөнхийдөө нэг жаахан Оросны төлөвлөлт хийж өгсөн юм байна. Хүмүүс каналын хажууд суугаад тий усаа хараад байж их чинь. За тэнд нэг харагдж байгаа хог бол тэр энэ хаалтанд бол шүүгдсэн юм байна. Ийм хаалт бас давхар ийм хог шүүх зөрөлттэй байж магадгүй. Гүүрээр ингээ гарчдаг хүмүүс бас ингэж зорчих хэсгийг бас ингэж хийж өгсөн юм байна. Нөгөө каналын хоёр талд гарах. За ингээд ерөнхийдөө бол каналын түүх бол их сонирхолтой. Бас нэг жишээ дурдгад энэхүү каналд одоо усан тээвэр хийж исэн 150 хүнтэй усан онгоц бас усалж исэн. Мөн одоо олон тооны тийм ус лаваарууд болж исэн гэсэн тийм түүхийн бичвэрүүд үлдсэн байдаг гэж сонссон байгаа тийм ээ. Тэгэхээр нэг төрөнд урдсан 43 лок буюу хаалттай гэж хэлж исэн. Ингээд хотын төвд ийм ойр ойрхон байгаа энэ локуудыг бол одоо энэ мөн бах тий саний харсан. Мөн бах гэж ойлгож байгаа. Тэгээд хотын төв рүүгээ илүү энэ олон хаалтууд нь байдаг бах. Энэ хотын битээр болохоор яг хотын төв цэгээс урагшинцэн зүгээр урагшаа энэ каналаа дагаад алхаж байгаа. Энэ хотоосоо гараад ингээ явхаараа энэ локууд маань өшөө цөөрөөд энэ гол канал маань өргөн болоод явдаг байгаа. Нилийн өргөн болоо усан зайв онгоц те тээвэр явах боломжтой. Хотын захтай ирээл нөгөө бомбт нь байсан болов уу гэж бидээс бодож байгаа тийм ээ. Ирланд бас маа ерөнхийдөө паб баараар нэрлэлийн алдартай. Энд ирсэн хүмүүс болохоор заавал Ирланд пабанд орж үзэх хэрэгтэй гэсэн яриач байдаг. Irish pub гэд Монголд ч гэсэн бас байдаг тийм ээ. Тэгээ хамгийн алдартай Temple Bar гэдэг жишээ байж идэв шүү дээ. Маш сонирхолтой дотор хийц бас тэр бүтээн байгуулалтууд нь бас хөвөрмөц тийм газар байдаг. Дараа нэг блогоор бас Temple Bar-ыг сонирхолж болох юм тийм ээ. Тэгээ тий. Энэ Ирландд болохоор ингээд хүмүүс гадуур ингээд айгу чөлөөтэй ингээд зугаалаад яг ингээд зарим ингээд гэртээ байгаа юм шиг гадна хоол унд идээд кофе уугаад байж идэг. Их хөрхий байгаа. За энийг ингээд сонирхуулахаар энд нэг юм хөрхэн зав байгаа байна. Тэгээ энэ задгаа суудаг юм жижиг юутай хэсэг
те. Тийм дээр нь бас ингээд бас гарч суудаг юм уу яа тийм. Нарын шарлагын сандал мандал тавьчихсан. Нэг ийм юм байгаад байгаа. За ингээд нэг голын ус маань ингээд нилээ ингээд өргөсөд ингээд ийм өргөн болчихлоо. Дээдлийн гүрээр нь гараад бицгүү. Тэнд бас гоё юм байгаа. Хаана гүрэн? Ийм гүр байгаа болоо. Тэгээд Одоо дараагийн өөрт яваад үзье те. Битүүрийн үед болохоор нэг голцоо явж үзээгүй газруудаараа явж үзээд тэр үзэж байгаа юм а бас хүнд бас зарим хүн хэрэгээ суулгаг үүднээс ингээд блок хийгээд шийдсэн байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ яг одоо яг харагдаж байна л да. Энэ дээр ингээд голынхоо хогийг шүүгээд ингээд гаргаад ирэг дээр нь ингээд овоолцсон байна төр. Хоёлаа энд нэг жаахан суучих уу? Хэр юм бэ? Үнцваа урагшаа. Тийм байна. ингээд суугаад хөдөд өрвөл гоё юм байна. За ингээд голын хажуугаар болохоор ингээд та бүхэнд харуулъя юм. Айлын юм жижиг юм хаусд байдаг. Ер нь энд болохоор нэг нийтийн байр их том юм апартмент гэхээсээ илүү юм боломжтой айлууд нь бүгдээрээ тусдаа аль болох хотын зах руу иргэсэн юм жижиг хаусуудтай нэг юм том сүртэй юм их ядгүй. Одоо энэ гэхэд жишээлбэл гаднаасаа нэг давхар юм шаргаж байгаа бол дотроо орохоор энэ чинь хоёр давхар нэр дээврийн хэсэг мэсгийн ингээд цонх хийгээд жижиг өнтлөөр нэг хагаад авсан байт юм лээ. Ер нь нэг амьдарч байгаа орчин нь болохоор нэг юм их том амар тийм сүртэй гэхээсээ илүү яг тухайн хүнд өөрт нь юм зогс таалагдсан байдаг тал руугаа европчууд сонирхдаг юм шиг үлээ. За тэнд нэг голын эрэг дээр майхан татцсан хүн байж байна. Ингээд бас голын эрэг дээр майхан энэ татаад заримдаа байж харагдтыг. Ингээд сонирхолтой. За энд нэг гүүр гараад ирлээ. За энэ гүүр болохоор ингээд нэг юм хүний хөшөөтэй. Тэгээд тайлбарыг харахаар юм. Бидний хэлээр юм уу? Англи юм. Тий англи хэл биш юм бэ. Тэгэхээр 1938 он гэсэн нэг энэ хүний нэр байна. За нөгөө гол маань ингээд дээрээсээ нэг иймэрхүү юм харагдаж байна. Нөгөө майхантай ах тэнд суугаад зорж байна. За тэнд Griffith College харагдаж байгаа юм байна. Гэтэ одоо энэ талаар нь гарах юм байна. За энэ талаар нэг гараад тэгээд жаахан яваад болох уу? Энд болохоор ингээд автобус үйлчилгээ нэлээд гайгүй хөгжсөн гэж боддог. Ийм хоёр давхар автобустай дандаа. Ерөөсөө л нэг стандартны Dublin Bus гэдэг компанитай. За ингээд Викторийн нөгөө сүүлийн ирж байгаа гүүр. Энэ гүүр болохоор 1791 онд баригдсан ийм гүүр байна. Яг ийм хийцэл энэ төр бол ийм чулуугаар хийсэн нэлээд хуучны маягийн гүүр юм байна. Гранд каналыг 1960 он хүртэл усан тээврийн зорилтоор ашигласан гэж түүхэн тэмдэглэлд өгүүлсэн байдаг. Энэхүү блог маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бахаа гэж найдаж байна. Ингээд та бүхэн YouTube дээр битэрийг subscribe хийж дэмжээрэй. Мөн Facebook дээр share, Instagram дээр follow, шинэ энд туул. За ингээд шинэ энэ туул хуудсанд зочлохыг хүсэж байна.